төрлийн даалгавар ингээ хийлгэж байгаа ингээ төсөөлөө үзтээ. Guys төсөөлөө үзтээ. Одоо удахгүй хүний бүксийг арчна. Гой. Авид роботоор бүксээ арчуулах уу? Үгүй гинэ. Авид Optimus гараад ирэх юм бол чи бас нэг авах уу? Робот. Yes maybe. Би чамны яад өгнө за. Би өөртөө хэдийг авах юм бэ гэх юм бол би өөртөө 8 ширхэг авна заяа. Тэгээ 6 Optimus юу их юм бэ гэх юм бол намайг зүгөө явна заяа. Би машин унахгүй. Миний 6 Optimus заяа намайг ийм гоё паланкын дотор гоё асар дотор шиг ингээ зөөгөө явчихсан заяа. За үлдсэн хоёр нь юу их юм бэ? Нэг нь надлуу ингээ салхих ган заяа. Тэ. Намайг салхилуулна. Намайг тэ сэрүүхэн байлгана. За дахиад нэг үлдсэн маш тэр нь юу их юм бэ гэх юм бол миний амлуу усан үзм юм. Сүлгээд бодд юм уу? Химэл авах юм уу? Ичид юм уу? Юу юм уу мэдтгэх болцсон. Тэгээ хідүүлэнгийн гар утсан дотор байгаа, компьютер дотор байгаа. Одоо Тайванд өгсөрөгдөгч байгаа. Энэ Elon Musk, Jensen Huang, Nvidia, AMD янз бүрийн компаниудын гаргаж байгаа бүтээгдэхүүн чип дата центр дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол яг ичид шиг юм болж байгаа. За, баримт харах уу? Харцгаая. Энэ юу юм бэ гэх юм бол Apple компьютер чип руу зум ин хийсэн байгаа. Хэдэн бичлэгийг нийлүүлсэн, эвлүүлсэн байгаа шүү. Заяа. За, анхаарал харж байгаарай. За, тэгээд одоо болцсон гэж бодож байгаа юм бол комент үлдээгээрэй. За, энэс илүү зум ин хийх боломжгүй баха. За. Чип дээрээс нь харцсан заяа. За, одоо зум ин хийж эхэллээ. Окей. Энд дээр юу тавьсан байгаа юм бэ гэх юм бол нэг хүний үс тавьсан байгаа. За. Тэрний өргөн нь юу юм бэ гэх юм бол 0.06 мм. Окей. За тэгээ зум нь хийгээл. Өчтөр энийг үзэж явах та. За одоо болцсон баха гэж бодсон. Тэгээ одоо яг одоо болцсон баха гэж бодсон. Тэ? Яг одоо энэс илүү гахаа удлаах тэ. Яг гэмэл үснээсээ одоо хит. Тэ. Тэгтээ болоогүй. Тэгээд за одоо болцсон баха гэж бодсон тий. За одоо тий. Одоо бүр ингэ сансраас нэг хотлоо ингээд тэгээ аалт нөгөө шоргоолцны үрлүү ингэ явж байгаа юм шиг тэсн ингээд. Тэгээд за одоо болцсон байлгүй дээ. Одоо хангалттай баха. Энэ юу юм бэ? Зум нь яваалаа тий. Crazy. нанометр заяа. 5 нанометр атомын төвшөнд юм ухсрагдагч байгаа. Окей. Тэн дээр ингээд нөө тооцоол нь явж байгаа химэл байхаа ажиллаж байгаа. Тэгээ саяны видео юун дээр явж байгаа юм бэ гэх юм бол энэ чипүүд зэрэгцээд ингээд ажилласаар агаад биднэрт юу гарч иж байгаа юм бэ гэх юм бол баг бодит хүний видеонууд гарч эхэлж байна. Zoom out хийгээ. За. Jensen Huang, AMD, Nvidia гэх мэт шин. За тэгээ биднэрт хамгийн чухал юм. Ирэх магадгүй 1-2 жилийн хугацаанд миний хувьд одоо хамгийн том бооцоо гэх юм уу та хамгийн том өсөлт авчрах магадaltaй тэгээ хөрөнгө олт юу юм бэ гэх юм бол Tesla. Яг гэх юм бол 1-р Cybercab, Optimus би зөндөө ярьсан. Дахиад Optimus ярих гэдэг юм уу өдрөтөө. Яа дахиад ярих гэж байгаа. Яг гэх юм бол Tesla компани цаашин Optimus-ийн видеонууд гаргасан. За ямар видеонууд юм бэ гэх юм бол дасгал хийж байгаа видео заяа. Окей, орцгой. Одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ жинхэнэ робот заяа. Жинхэнэ бодит ертөнц дотор жинхэнэ ажил хийж байгаа. За яагаад энийг хийж байгаа юм бэ гэх юм бол даалгавар олгоод тэгээд сургаж байгаа юм. Одоо нэг 5 6 юм уу 9 12 сартай хүүхдэд юм заагаад өгдөгтэйгөө адилхан одоо инженерүүд Tesla-гийн ажилтан энэ роботод юм зааж байгаа. За тэгээд миний зүгээс заяа ийм дээр ажиллах нь ямар кул юм бэ те? Ямар кул юм бэ те? 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таа чи.
чанд борлуулалт тутаж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлүүлье. Индүүд чинь хоол хутгах чинь, хевс тоос орж чинь, тэ? Салветиг ингээд урж чинь. За тэгээ энэ дээр зогсоогүй, тэ? Энэ одоо Tesla-гийн үйлдвэр дотор энэ Optimus robot янз бүрийн ингээд даалгавар хийж байгаа. Тэгээ хэдүүлээ харцгаая. За 1.5-ын хурдтай ингээд үзүүлж байгаа шүү. Хогийн ууд, хогийн сав. Тэ? Шатаар явж чадах юм бол хог гаргаж чадна гэсэн үг. За одоо ингээд хог шүүртж чинь заяа 2 дахин хурдлуулсан байгаа. Мэдээж, тэ? Одоохондоо тийм амар авьяастай биш. Тэ? Нэлх хөвчг юм заагаа явж байгаа. Тэ? Түрүүний ингээд Silvet-ийг ингээд ураад авч байгаа таар. За тэр инженер амар кул ажиллагаа гэсэн тий. Өөрийнхөө барьсан роботын дотор ингээд тарих тий түрүүний ичиттэй чипүүд ингээд дотор хийцэн байгаа. Софтверийн бичээд за одоо хий. Тэ хаал утгах чинь. За нэг жижигхэн инээдтэй юм байна заяа. Танаа гэрийн ажил юм байна тий. За идрээ чи расист одоо бас сексист юм уу? 50 эмхтэйчүүд бүсгүйчүүдээ тий та эдийн амьдрал улам сайхан болоод байгаа юм биш үү тий хоол моол хийх хог мог гарах тэгээ идрата тий чи гэрийн ажил хийдэг юм уу? Yes би гэрийн ажил хийдэг, өөрийнхөө хувцас аваадаг, өөрийнхөө хувцас эндүүддэг, бүгдийг нь өөрөө хийдэг. За яа chill охтуудаа бүсгүйчүүдээ тий имэнра надад битгий гомд. Гэхдээ энэ робот гараад ирчих юм бол хоол утгах дээр бас тийм амар аваас биш үү? Манай дайми жишээлбэл тоос ордог тий. Энийг үзүүлсэн чинь та нэмээд тэгээд зоохо болчих юм гэсэн үгүй. Тий би даймид юу хэлсэн бэ гэх юм бол би Optimus robot авчих юм бол миний худалдаж авсан Optimus robot чамааг малнаа. Чи гэртээ тоос шорно, шал угаан хэвээрээ. Тий авид дайми үргэлжлүүлээд тоос орно тий. Чанга хэлдэ. Yes гэдэг. Яа, дайми бол гэрт амьдарч байгаа юм бол тэр хугацаанд үргэлж тоос шорно. Optimus robot даймид эзэж туслах. За ингээд агуулгын ажил хийж тий. Хадаарта энэ сайн инженерийг харснаа. Тий. Скав онгойлгож чинь. Тий, пэйж онгойлгож чинь. Амар ингийн юм ингээд яг нэг цэцэрлэг дотор ингээд яаж байгаа юм шиг тий. Тэгээ энэ бүгдээрээ нэг neural net дотор явж байгаа. Тэгээ Tesla ингээд Dojo гэсэн суперкомпьютер ухсарсан байгаа. XAI бас энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ Tesla компани энэ үйлрэлтээ энэ жилдээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол Nvidia AMD-гийн компьютер чипийг тулталсан худалдаж авч байгаа, ухсарч байгаа, хэдэн тэрбум долларын хөрөнгө олт хийж байгаа. Яагаад вэ гэх юм бол оюуны химэл ухааны Cortex тархийг хөгжүүлж байгаа. За тэгээ энэ Optimus robot өөрийнхөө чиптэй. За гэхдээ Wi-Fi-аар бас тэр neural network тэр ингээ супер том тархитай холбогдсон байгаа. Тэгээ энэ юм сураалаага дасгал хийгээл байгаа. Гайхалтай. Тэгээ ширээ арчиж ийн ингээл бөмбөг ингээ ялгаж ийн гэхэд бүх төрлийн даалгавар ингээ хийлгэж байгаа ингээ төсөөлөө үзтэй. Guys төсөөлөө үзтэй. Тэ? Одоо удахгүй хүний бүксийг арчина. Гой. Авид роботоор бүксээ арчуулах уу? Үгүй гинэ. Тэ хүн ихлээд ингээд бичлэг хийгээд заяа. Тэгээ толгоон дээр камер зүүцсэн. Ингээ хоол утгаад үзүүлж байгаа. Тэгээ хүний хийсэн бичлэгийг тэ одоо та хэд нэг харж байгаа юм бол 360 градусын линзтэй одоо яг Optimus robot-ын камер ашиглаж байгаа 3D бичлэг авч байгаа. Окей тэргээр stereoscopic viewтэй одоо ерөөхдөө 3D харж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хүний хийсэн ажлыг тэ дөөрөөд хийж байгаа. Давтаад хийж байгаа. Алтаа хийж байгаа. Алтаанаас сурч байгаа. Хүүхдийн хажууд яг нөө гутлаа үдээслэх тэ амьсаа өмсөх, өмдөө яах, бүхсээ арчих, усаа татах. Яг адил. Нэл хүүхдийн шатдод явж байгаа.
амар сонирхолтой ажиллахаа тэгэл. Тэг энэ юу юм бэ гэх юм бол сурчгаа байхгүй юу? Тэ? Манад тэ бодит амьдрал дээрээ ажилтдаг тэ үр дүнтэй хиймэл ухааныг тэ хамт бүтээе Tesla.com зураас AI. Тэгээ machine learning хиймэл ухаан дээр ингээд сурч байгаа хүүхдүүдэд азаа үз Tesla руу өргөдлөө явуулцаа юу та гоё төсөл дээр ингээд ажилтсан бол Монголд мөнхрөх ерөөсөө ирэхгүй. Тэгээ магадгүй заяа. Ирээдүйн монголчуудын хүүхдүүдийн дунд заяа ингээд гайхсан. Ваа! What the fuck? Oh my god, хийчлээш тэгэл те. Амар гоё мэдрэмж баха ингээд те. За. Тэгээ видео бичлэгнүүд нь гарсныхан дараа Elon Musk мэдээж ярилцсан өгсөн. Тэгээ энийг сонсцгоё. I think what's running on the AI front, we are close to what you might call AGI, or digital superintelligence. I think we'll see. We are seeing an explosion in digital superintelligence. За бид нар ерөөхдөө нөгөө тэ artificial general intelligence ерөхий химэл байхаа одоо бүх юм хийж чаддаг бодит ертөнцийн дээр тэрэндээ маш ойртсон байгаа. Тэгээ бид нар юу харж байгаа юм бэ гэх юм бол одоо өөрийнхөө компани дотроо тэгээ химэл байхааны сектор дотор ярьж байгаа. Бидний юу харж байгаа юм бэ гэх юм бол тэ химэл байхааны тесрэлт бий болж байна. Here. And then we've got at Tesla, we'll be launching unsupervised autonomy, basically self-driving cars with no one in them in Austin next month. За тэгээд одоо хэдэн хоногийн дараа 9 юм уу 10 хоногийн дараа Tesla корпорац Austin хотод Cybercab-а танилцуулна. Жолооны өргөлгүй, жолоочгүй, өөрийнхөө жолоотдаг Cybercab 25-аас 30 мянган долларын үнэтэй. So it's a big year for sure. Том жил бидний өөр химэл байхаа ингээ харах юм бол за энэ нэг жижигхэн робот байна заяа. Тэгээ юу хийж ийна гэх юм бол зүүнний толгоолоо зүү хийж байгаа. Тэгээ энэ бол жижигхэн юус. За гэхдээ Elon дахиад нэг ярилцсан өгсөн. It's of billions of robots, but that's decades away. At least one. Тэрбум гарan ийм Optimus юм уу Optimus төстэй робот. Гэхдээ нь бол 20 30 жилийн дараа бицтэй. Elon. Decade away. Магадгүй 10 жил шүү. 10 жил. Энэс илүү байгаа илүү дээ. Тэ 10 жилийн дотор биш ээ. Тэрнээс илүү байгаа илүү дээ. It's going to grow very fast. Why do you think that? Айгу хурдан өснө. Тэ өсөлт маш I think humanoid robots will be the biggest product ever. The demand will be insatiable. You've said that Everyone's going to want one. It's like basically who. Тэг юу хэлж байна гэх юм бол энэ дэлхийн номер 1 түүхэнд байгаагүй амжилттай бүтээгдэхүүн болно. Яагаад вэ гэх юм бол хүн болгон энэ Optimus роботыг тэ авах гэж зөө. Аваад Optimus гараад ирэх юм бол чи бас нэг авах уу? Robot. Yes, maybe. Би чам нэг аваад өгнө за. Ага. За. Wouldn't want. Би өөртөө хэдийг авах юм бэ гэх юм бол би өөртөө 8 ширхэг авна заяа. Тэ? Тэгээ 6 Optimus юу их юм бэ гэх юм бол намайг зөөгөө явна заяа. Тэ? Би машин унахгүй. Миний 6 Optimus заяа намайг ийм гоё паланквин дотор тэ? Нэг гоё асар дотор шиг ингээ зөөгөө явчихсан заяа. За үлдсэн хоёр нь юу их юм бэ? Нэг нь над руу ингээ салхи яан заяа. Тэ? Намайг салхилуулна. Намайг тэ сэрүүхэн байлгана. За дахиад нэг үлдсэн байгаа ш тэр нь юу их юм бэ гэх юм бол миний ам руу усан үзм хийн. Their own personal C3PO R2D2. No, you've said that, and your goal you've also said is to produce 1 million robots. I think by 2030, that's what I had you on the record as. 2030 онд сая робот яг хуу Elon дандаа ингээд дэндүү том амлалт өгчдөг. Тэгээд тэрийг ингээд жоохон хоцроод биелүүлдэг гэх юм уу да. Гэхдээ магадгүй. I think that's a reasonable target. And then start towards sustainable abundance, which you can get into. But yeah. Солиотой гац. За. Elon бас нэмээд юу хийж байгаа юм бэ гэвэл зэ Colossus supercomputer cluster 2-ыг барьж байгаа. За. Тэгээд тэндээ юу захиалсан байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө Tesla корпорацаас батарейн дайлыг энэ авцсан. За нэмээд заяа 1 сая GPU авч байгаа гэж юм. Хаанаас авч байгаа юм бэ гэх юм бол Nvidia-гаас тэгээд AMD-гаас авч байгаа. Тэ бараг 140 тэрбум долларын хөрөнгө олт зүгээр компьютер чип, graphics card, Nvidia AMD-гийн бүтээгдэхүүн 140 тэрбум доллар төсөл үзтээ. Оюу толгой хідуудаа бас боломжтой тэ аимшигтай гацсан. За тэгээ Elon бас юу хэлсэн бэ гэх юм бол энэ Optimus robot
заяа YouTube бичлэг үзээд юм сурдаг боломжтой. Амар гацтай. За тэгээд Илоны барьж байгаа энэ шинэ суперкомпьютер заяа Colossus 2 нь гигаватт цахилгаан ашигладаг гинэ. Гигаватт. За манай Монголын энэ 4-р цахилгаан станцын хэдэн хүчин чадалтай юм бэ гэх юм бол ойролцоогоо 750 мегаватт заяа. Бараг Улаанбаатар хотыг бараг тэр чигтээ цахилгаанаар хангадаг гэх юм уу да. За тэгээд Илоны барьж байгаа шинэ дата центр заяа. Миний таамгаар Улаанбаатар хот Улаанбаатар хотоос илүү их цахилгаан ашиглах болно. За энэ юугаар тийм цахилгаан станц одоо байхгүй тэгээ Илон юу хийж байгаа юм бэ гэх юм бол газын цахилгаан станц өөрөө барьж байгаа Теннесси хотод Теннесси хот бас нөгөө газ мазны олборлдог талбайгаас ойрхон тэгээд тэндээсээ газаа худалдаж аваад шатаагаад тэндээсээ эрчмөөж гаргаж ирээд тэгээ дата центр ерөөдөө эрчмээрээ хангаж байгаа. So Elon Musk says Tesla will deploy $150 billion worth of NVIDIA Blackwell chips at new XAI facility. Okay. Эх 7 хоногт NVIDIA корпорац ерөөдөө улирлынхаа орлогын тайлангаа танилцуулна. Тэгээд дараах улирлын тайлна шүү дээ. NVIDIA-гийн одоо 20 дугаар улирал биш заяа. 3 дугаар улирлын NVIDIA-гийн тайлна. Амжтай гарах баха. Яг гэх юм бол Google, Apple, Amazon, XAI, Saudi Arab, Qatar, Хятад, Сингапур, Франц улс ч гэсэн заяа Европчууд бас ийш өрнголт хийж байгаа гайхмаар. Эдгээр бүгдээр ийш өрнголт хийж байгаа. Тийм учраас NVIDIA-гийн хувьцаа баг зэрэг ч гэсэн манай энэ автомат дээр шинээр удахгүй гаргаж байгаа ирээдүйн технологийн багц дотор бас орж байгаа шүү. Тэгэл эдрээ мөнгөөр юу хийж байгаа юм бэ? Утас авахгүй байгаа, машин авахгүй байгаа, гадар хоолохгүй байгаа, шавдахгүй байгаа явж байгаа юм бэ гэх юм бол ирээдүйн технологийн компаниудын хувьцаа авж байгаа. Өөр хэлэх юм байхгүй.